Нийтийн тооны тоглолтын зурагт хуудас тасалбар CD зэргийг цуглуулах хоббитой инх тайван хөтөлбөрийн нисэгт онцолж байна. Тэрээр 2010 оноос цуглуулга эхлүүлж 5000 орчим зурагт хуудас цуглуулжээ. Цаашид 20 орчим жилийн дараа үзэсгэлэнгээ гаргахаар зорилго тавьсан байна. Шуудангийн Марк Пенц захаа боломжтой нэгэн машин гээд цуглуулгын олон янзын сонирхолтой хүн байдаг. Зарим тоглолтын сурталчилгааны зурагт хуудас цуглуулдаг нэгний талаар та сонсож байсан уу? Тэгвэл энэ сонирхолтой санаа инх тайванд 2010 онд тоглолт үзэх гэж явахад нь төрж байжээ. За ингээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол цуглуулж одоогоор 10-аад хайрцаг зурагт хуудастай болсон байна. Олон жилийн дараа нэг үжиглэн гарах санаатай л цуглуулад. Одоо ингээл энэ жишээд эдгээр ингээл залуу над хэдэн жилийн дараа 40-50 өрн тэгэл тэр үеэр нь гараад ирэх гэл тиймэрхүү зорилготой л. Хоббинд тэгэл айгүй их цаг гарч байгаа шүү дээ. Өглөө гараад тэгэл өдөр нэг 4-5 заримдаа бүр 7-8 минут гэртээ ирдэг. Цуглуулаад хойноос нь хөвдөлтөж явсаар байгаа л. Долларчул чи би дугуй тавьчихдээ бол наамар байд. Өвөл жоохон нөгөө хотод ч олон тоглолт болдог болохоор жоохон хэцүү тиймэрхүү л. Инх тайван тогооч мэрэгжилтэй Баянгол ресторанд тогоочоор ажиллаж байжээ. За гэхдээ хоббиндоо илүү их цаг гаргаж түүнийгээ дагаад тоглолтын зурагт хуудаснах ажил хийдэг болжээ. Би сүүлийн үед нөгөө хүмүүс юм гадуур нааж өгдөг болсон өөрөө сайн дураараа. Тэгэл зарим тэгэл мөнгө өгдөг бол сайн хүмүүс. Зарим тэгээд бүр сүлдээ мэддэг болсон. Хинээ тоглолт боллоо палкад наагаад өгөж гэл над руу заалгана. Бид гаднаас олсон палкад билетээ бүр нарийн янзлж байгаа тэгээд таатгалдаг баг. Тэгвэл нөгөө нэг хурууны хэмээ гарцсан тиймэрхүү юм зөндөөд байхгүй. Тэр мөрийг ингээ арилгаж яагаад. Тэгээ би бас нөгөө хэвлэлийн газруудаас одоо энэ палкад билет хулдаас стенд гэсэн том хэмжээтэй юмнуудын файлуудыг авч бас архивлээ. Тэрээр одоогоор өөртөөгөө адил хоббитэй хүнтэй таарч байгаагүй гэлээ. Түүний 20 орчим жилийн дараа дэлгэх үзэсгэлэн нийтийн дууны сурталчилгааны түүхийг харуулсан үнцэнтэй цуглуулга болж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байлаа.